Тэнгисийн тулганд ассан галыг унтраах ёсгүй. Ямжирсэн бол. Орог саарл үлэс тэнгэрээр нэг хөвн онгоц хүнгэнийн Оросын хаалганаас сугарч наран зүгнэсэн томор авсан дотор төрийн маршал морсжээ. Төрсөн бие мөхөж төрхөмдөн буцаж ирлээ. Нүрэм буруулаагүй улс минь түүнийг тослоо. Нүдэн нуулгүй ард түмэн түүнийг тослоо. Эх орны хон гүнширхийг амяраа нөхсөн маршалыг эрэм тал нуг хөнди цагаан гэрүү дугтлаа. Синтин хагсыг байлдан дагуулсан Чингис хаан шашин төрийн хослон мандуулсан богдгийгэн жавзан дам мохошгүй зөрөгтөсөх баатар 40 гаруй жил нам засаг төрийг тэргүүлсэн цэдэн бол нарын туулсан зам давтагдашгүй магтавч ууловч түүх өөрчлөгдөн онцлог магийн очирват. Дэлхийдэр 80 жилийн өмнө адууны хомол шиг цөөхөн Монгол үлдсэн. Зуунаар нутагт минь шунсан харийнхан 600 мянган үлдлээ сүнжээ гэж хашгирсан. Овгон буурал маршал төрөвөрсөн 40 жилд өнөр Монгол 2 сая 200 мянга болсон. Өргөн дэлхий амаан гайч нүдэмгүй тийб гэж өнөө монголчин дахин амьдлаа гэж орилуулсан. Албуурал маршал төрөвөрсөн 40 жил цаасан дээр хүн бүхэн нэрэн тавьж уншдаг болсон. Дэлхийн борноос Монголын хүүхдүүд эрдэн совд түүж дээд тэнгэрийн дор нэрэн зүрэтгүүлж ирсэн. Өвчин зовлон гол салсан улс өөр нүдэр ертөнцийг харж өөрөөсөн хүчээр авч оршин тогтнох цаг ирсэн. Октор вайд Монгол хавгун гадуудын дундуур нисэж орон улсын алдар дэлхийн чихэн хүрсэн. Тэнгэр шүргсэн цасан ориглуудтай Тэнгис нуусан цэнхэр нууруудтай газар тан харалттай гайхан бишрэх болор давстай ас хатанд нь янгэр дүүлсэн ангамл говьдон ботго буйлсан ногоон ойдон хөхөө донгодсон номин талдан тарианагсан байгаль дэлхийн үзмж төгөлдөр баян дагшин энэ нутаг бол ойр дин хомголон хаатын онгон шүтэн монхийн нутага. Зөвхөн Манила газар шорон дэрмэнгисэн цэдэн болд их хорон ард түмний хайрлах нэмжин сэтгэл их хүйлс бүтээх цуцшгүй хөдөлмөрлөх эрүүл чирэгвэ саруул сайхан ухаан заяачаа. Андгайтын гол цэдэн болын угаасан ус уусан аршаан нэлээ.
энэ хүндий Юмжаагийн хэмээх малднуудтай ажилсаг нэгэн айлын үе дамжин эдээсэн нутаг. Давс цумаас баруун тийш 10 гаруйхан километрт Хамдгайт голын зүүн хөвөнд байгалийн үдсгэлэнд сайхан газар бий. Үүнийг Цагаан бураа гэнэ. Дөрөвдийн баруун гарын үнэн Зоригт хан аймгийн Зоригт ханы хушуу. Одоогийн Овс аймгийн Давст сумын Хамдгайт багийн нутаг Цагаан бураа гэдэг газарт 15 дугаар жирны улаан луужил Азийн тэнгэр ивэж өлзий хутаг бүрдсэн алтан шаргал намрын аятай сайн өдөр хөрөнгө чинээгээр та туухан хөдөөний нэгэн малчин арад хөдсөн дээлт Юмжаагийн хүү нэгэн мэндэлсэн нь Сэдэнбал байлаа. Даргын төрснөө 48 жилийн ойгоор Хамдгайтай голын баруун хойд Цагаан бураа гэдэг газар даргын төрсөн бууцыг тэр авгах бэлзэнгээр заалгаж бид нар тэнд бол одоо нэг шав бассан гэж. Тэр бол нэг тийм цагаан дэрстэй тийм бууц байсан. Одоо сүүлд хөшөө бассан. Тун мэндийн өвөлж Юмжаагийн нэгэн зудалтай өвлийг өнтөө даваад байхад нь нутгийн нэгэн хүн ирээд танай хонд минь дорвуу гэхэд Юмжаа тун мэнд гэжээ. Тэр цагаас хойш энэ өвөлжөөг нутгийнхан тун мэндийн өвөлжөө гэх болсон байна. Хөдний хөдөө Юмжаагийнхны зартай ороо морийг баруун дунд зүүн горвон тэрмсийг бэлдүүлэн эргүүлж эмнэг хангалын эд шидийг үздэг газар гэвэл чухам энэ л хөндий билээ. Сэдэнбал гэж шил бүрэн морь унаж айлын хүүхдүүдтэй уралдаж анжисны шар хөтөлж аавдан тусвалж хургатгул эргүүлж ээждэн дэм нэмж ааруул идэж гэдсэн цайлгаж өссөн хөдөөгийн борт тоорог жаалаа. Сэдэнбал хүүг ингэж хэлэхэд багын найз бадман би гэрийн тавилгаа ийм гоё өрлөө шүү. Чи сайн чаддгаараа хонио бэлчээгээрэй гэлээ. Хожим нь Сэдэнбал дурсхан ярихдаа миний эцэг их намайг лам болгоно хийдэд суулгана гэдэг байлаа. Би лам ингэртээ дээлгүй болохоор хүрээнд явж чадлагүй 9 нас хүрсэн юм. Хаврын нэг өдөр хөдөлгөөн морьтой тахар хүн ирж намайг аймаг руу сургуульд авч явлаа. Багш үсгийн нурууг мөрөөлгөж болохгүй.
биеийнхээ яг үзүүрээр зурж сураарай гэдэг байлаа. Цэдэнбалтай анх хамт суралцж байсан Гавьяат багш Баатрийн сайн буян дурсан ярихдаа бид нар Монгол бичгээ гүйцэд сурч амжаагүй байхад тэр сурчсан юм аа. Харин хуучин бичээч нартай уралдан бичдэг байлаа. Цэдэнбал 2 дугаар ангид сурч байсан 10 наснаас аймгийн том албан газруудын бичиг хэргийн түвшмэлд дайжлагдан тал бичээчийн алба хашиж их янчаан авдаг байлаа гэжээ. Өдөөний хүүхдийн ёсоор Цэдэнбал хүү их л багасаа тус дэмд орлоо. Түүнд ажил ёром унтахгүй. Аргал хоргол, хотын ноос түүх, хөрзөн хатаах, голоос ус авах, ойгоос бургас түлээ зөөх, хонь хург хариулах зэрэг чадхал бүх ажлыг сэтгэлээрэн хийдэг байлаа. Ховдод сурсан тухайга хожим нь Цэдэнбал дурсахтаа. Би 1929 оны 5 дугаар сард сургуулиа сайн дүнтэй төгсөж цааш суралцах хүсэлтэй учраас гэртээ харилгүй. Ховд аймгийн Эвлийн хороонд тал бичээчийн ажилд ороод сард 32 төгрөгийн цалин авдаг байлаа. Энэ нь тэр үедээ их л мөнгөдөө. Жишээ нь 1 бууз 5 мөнгө, 1 евэн 10 мөнгө байлаа гэжээ. Аюушийн хөшөөний яг зүүн тал дээр нь 2 гэр байсан юм гэлээ. Нэг нь дотор байр, нөгөөх нь хичээлийн байр байсан юм гэлээ. 2 гэрийн. Тэгээд тэрнийг дахиад сүүлдний вахта зэрэг нь 2 тасалгаатай жижиг байсан юм гэлээ. Ингээд Цэдэнбал даргын сурч байсан. Энэ юу бол Аюушийн хөшөөний яг энэ хөшөөний суурин дээр Балдаргын сургуулийн буур төрн энд ороо. Нэг өдөр намайг аймгийн яамны гэгэрлийн хилтээс дуудлаа. Өрөөнд ороход Улаанбаатараас ирсэн бололтой хижээлдүүхэн чамайг Улаанбаатарт сургуульд аваад явбал аав ээж чинь татгалзахгүй байз. Ooгүй ээ. Огт татгалзахгүй. Чи 2-3 хоноод Улаанбаатар явж чадах уу? Чаднаа гэснээр цааш нь суралцах болж магнай тэнийж баярлснаа би хизээч мартадгүй. Тэр үеийн хөдөөний хүүхдүүд бид чийдэн үзээд их гайхаж байлаа. Унтраалгыг дарах том зүрхтэй хүүхэд олдохгүй бие биенийхээ араар орж түлхэлдсэн айж зугатаадаг байлаа гэжээ. Бид Улаанбаатараас машинаар гарч Сэлэнг мөрний хөвөөнд ирлээ. Сэлэнгид усан онгоцсон цуухад бидэнд их л сонин сайхан бас их усан дунд айдас хүрх шиг болж байлаа. Усан онгоцоор улаан үдийг зорилоо. Улаан үдэд ирсэн бид маргааш нь галт тэргээр эрхүү явлаа. Галт тэрэг гэж огтд онцлогдгүй тэр унаа их л сайхан санагдаж байлаа. Алсын морин дэдрүүлж эрдмийн нарыг зорин ява 13-тай Цэдэнбалын аав ээж ахан дүүс гэвэл Түүнд хиймартай эмнэх дэрэмгийн хүмүүс билээ. Азраг архаж унаг хөргөөс нь нутгийн намраан аян холдон жаалгүй санагалзаж явлаа. Би 22 жилийн өмнө 1938 онд Цэдэнбалын эцэг Юмжогоо, ээж нь Зая, ах нь Тавка, эгч нь
нийлгэр нартаа уулзаж танилцсан. Их сайхан зантаа, даруу, яриуч их ажил тийм болсон байсан. Тэгтээ нуурын захтанд байхад би 100 уулзсан юм байна. Их нуруута тэ бас ярих сонирхолтой, тийм инээсэг хөгжилтэй тийм хүн байсан. Ижил бол одоо бас нэг олон садаа гэзэгтэй бас яриач хүнийг их хүнддэгдэг ийм бол да өндөр биштэй буруугаа байсан. Цэдэн бодын 3 дүү бол би мэдэн бас сэнди аюуш жавцсан дүү. За манай бол Балжингийн Эмжэ гэдэг хүн байсан. Экэцгээс 3 уула эгч дүүтэйгээ юм 3 уулаас 1883 онд төрсэн. Авс аймгийн Давс суманд малчин, тариачин хүн байсан. Тэгээд эцгийнхээ одоо гар дээр хүмүүжиж байгаад 22 наснда Мөн сумын Ядмын Заяа гэдэг эмэгтэй сууж гэр бүл болсон. Манай ээж бол бас ах トゥ гурвуулаа хамгийн том эгч нь дараахан Чэвэлжин Дэвэ гэж юм гурвуулаа байсан. Ингээд манай аав ээж амьдралынхаа хугацаанд бол ээж 10 удаа төрж би ихрийн өрөөсөн ингээд нийтдээ 11 хүүхэд өнөөс хэрэгтэй 5 эмэгтэй 6 хүүхэд төрж өсөж одоо хүмүүжсэн ийм өтгөн одоо олон хүүхэдтэй ийм айл байсан. Манай ээж бол манай ахыг бол Цэдэн Пил гэж одоо багт нь дууддаг байсан. Тэгээд сургуульд яваад ирэхдээ Цэдэн бал болж нутагтаа ирсэн юм юутай байгаа. Төвхтэй. Манай аа бол томоотой, өгцөөтэй, малчин, тариачин хүн байсан. Ерэн тариа маллах, тариа тарих ажилдаа бол нэлээд одоо дадлагтай. Манай давстайхан бол ус тариаг бол услалд тарьдаг. Тэгээд одоо 2-3 газарт одоо тариа тарьж намар өткөн одоо ураг цавдаг ийм амьдралтай байлаа. Манай аа бол дунд зэргийн нуруутай нэлээд одоо махлаг тийм бор царайтай тийм хүн байсан. Хаашаага гэжтэй ээж бол нэлээд одоо яриад хөрө сайтай ухаалаг сэргэлэн тийм хүн байсан. Тэгээд хүүхэд ялангуяа хүүхэд хүмүүжүүл юм оёхтай уран маллах сүү цагаадаг боловсруулах талаарыг одоо дадлах туршлагатай ийм хүн байлаа. Манай ээж их уран хүн байсан. Ер нь нутагтаа бол арьс их сайхан элдэн, арьсан дээл их сайхан ойдог. Манайхан арьсан дээлий чи яг дээл арьс чигээр нүмсдэг. Тэрнийхээ каазлна гэж хэлдэг. Манайхаар дөрөвдөр бол одоо халахаар бол имжээр гэх юм бид те. Тэгээд их гоё ойдог. Тэгээд бид бүгдээрээ л одоо нэхий дээл өмсдөг. Тийм л улсууд байсан. Одоо тэгэл малдаа явдаг. Готл хүртэл юу готл өмсөн штэ. Ширээр гуллал нэхэгээрээ түрэгийг хийгээл энийг бүгдийг манай ээж өөрөө ойдог байсан. Бидний бүгдийг дэжил хувцалж өсгсэнтэй. Суралцахаар очсон монгол хүүхдийг 1-2-оор нь айлуудад хуваарлж суулгадаг байлаа. Суух айлын эхнэр нөхөр хоёр нь гэрийн багш болдог журамтайжээ. Цэдэн бол хан тайшруулын аймгийн харьяат Далхчвийн Дандин сүрэн гэж хүүхдтэй хамт Шара Соломоньев гэдэг айлд суугаллоо. Цэдэн бол нэг л мэдхэд орос хэлээр ном сонин уншдаг болчихсон байхад бид орос хүнтэй ярьж чадахгүй байсан. Орос багш нар хүүхдүүдийг Монголын Цэдэн бол шиг сурцгаа хэмээн шаардаж түүний суралгаар бахархдаг байлаа. Цэдэн бол дандаа 2 дахь цонхны харалдаа суун хичээл дээрэж номын сандч ялгаагүй тийм байлаа.
Маршал Чавес нэг удаа эрхүү хотноос суралцж байгаа оюутнуудаа эргэж хичээлийн танхимаар ортол оюутнууд бослоо. Гэтэл эхний игнэний нэгэн оюутан уншиж байсан номноос хараа салгахгүй зогсож байлаа. Түүнийг харсан Маршал Чавес оюутны мөрөн дээр гараан тавихад сая дээш харгаа. Хүүгийн нэр хэн билээ? Цэдэн бол. Ямар сурдгов? Онц. Сайн байна. Энэ хүүг 10 рублээр шагна гэснээр дагаж явсан бараа бологчдын нэг нь шууд 10 рубль өгчээ. Цэдэн болын шүнжин хичээл хийдэг нь зарим хүүхдийн дургийг хүргэдэг байлаа. Үүнийг мэдсэн Цэдэн бол хүүхдүүд унтахад хамт унтсан дүр үзүүлээ дараа нь босож өглөө хүүхдүүдийг босхын өмнө орондоо ордог байлаа. Үүнийг мэдсэн хүүхдүүд түүнийг цонхоор шиджээ. Энэ тухай найз дамжин сүрэн дурсаж байна. Амралтны өдөр байсан. Тэгээд яг одоо бид амралтад орох шиг босдог. Тэгээд гадуур дотор явах бас ажил байлгүй яг одоо чинь. Тэгээд гараад ирсэн сонхон дээр 3 хүн 3 дөрвөн байсан навцалдаад байсан. Гүнанаас яваад хоёр давхраа харсан чинь Цэдэн болыг тонгоод очихсан байна. Толгойн доосноор тонгоод очихсан. Чамаг нэр хайн гэж яагаад уулдан. Гояат угданан сан хойо хүүхдүүд яваараа гэж бич муухай бахирдаг хүн байсан. Муухай бахирдаа. Тэгсэн энэ говалтан дэндүү бидний биднээс өдөө өндөр. Нэг тийм залуу байсан. Тэргүүж ирдэг. Тэгээд би очиж тэгээд бос хүүхдүүд урч ирдэг юм да. Бас нэг дотоод Монголд хүүхд байсан санаад ингээд замаараа дараа очсон. Дотоод аваад ирлээ. Унах гинэ. Яваад хадаас үргээд нишадраа дээр урдаас нухдуулаад бариад авсан замаараа. Тэгээд гадуур дөө нүлгүүд буулгаад тэгээд гараад өнөтгтэйгээ цомор зугтаач гисэн гэж байгаа. Цэдэн бол тэгэл 4 жил хамт сурсан тий. Ерөөсөө номоос салдаг бол хүүхэд байсан. Ургуулж ном уншдаг, орос хэлндэг бол их сайхан ер нь анги дотор битгий алфагийн хэмжээгээр мэлээд сайн сургуутай тийм хүүхэд байсан да. Бидэнд бол тусалдаг хүн чанар их сайн ийм хүүхэд байсан шүү дээ тий. Сургуулийн онц төгссөн Цэдэн болыг Оросын 3 оюутны хамтаар зөвлөлт холбоот улсын нийслэлийг үзүүлэхээр захирал нь авч явлаа. Москвад танилцсан Цэдэн бол тэнд аспирантурт суралцж эрдмийн мөр хөөх хүсэлтэй байлаа. Гэтэл элчин сайд Жамсрангийн самбуу "Хүмүн чамайг Чавесэн дуудаж байна. Даруйхан буц" гэжээ. Манай сургуулийн багш нар оюутнууд Цэдэн бол дарга шиг сурч Цэдэн бол дарга шиг ажил үлгэр дуурайтай байх ёстой гэсэн ийм одоо зарчим баримтдаг байлаа. Энэ мужийн захирч энэ хүмүүсүүд бол үнэхээр Цэдэн бол даргаыг үнэнгүй хайр, үнэнгүй хүндэж, үнэнгүй одоо сэтгэл санаа оюухандан хадгал байдгийг байна гэдгийг би сэтгэлээрээ мэдлээ. Великий сын монгольского народа. Тэр бол Монголын ард түмний хүү. Бараг 40 жил улс орныг удирдсан хүн. Би түүнтэй танилцж байсан үеэ санаж байна. Цэдэн бол Монгол улсын дээд удирдлагын хүмүүсийн нүдэнд тусч бүгд найрамдах Монгол ард улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж энд ирсэн юм. Тэднийг Сталин хүлээж авч уулзсан. Тэгэхэд залуухан Цэдэн болыг манай улс орны дээд удирдлагад танилцуулж тэд түүнийг үнэлж дэмжсэн юм. Цэдэн бол Монгол улсыг өнөөгийн орчин үеийн хөгжилтэй улс орны дүр төрхтэй болгоход маш их зүйл хийсэн маргаангүй тэргүүн зэргийн зүтгэлтэн байсан юм а. Цэдэн бол янз бүрийн унаа дамжин явсаар эх орныхоо хил дээр ирлээ. Хэлийн дэсийг явганаар алхаж Алтан булагт орж ирлээ. Нэг машин тэн зогсож байлаа. Жолоочийг Яндан гих хагаад хөдөр бадруун тэрээр Цэдэн болыг замдаа хооллож явсаар Улаанбаатар хүргэж ирлээ. 2 дугаар эмнэлгийн коридорт өчигдөхөөс сууж аав нэг хүн ирээд "Өө чи Яндангийн дунд охин байна штэ. Аавынхаа түүх намдрыг мэдгүй түүхтэй хүн штэ" гэж ирээд надад ярьсан юм л да. Аав чинь Алтан булгаас анха Цэдэн Балдаргыг кабинтаас суулгаж ирсэн хүн байхгүй юу? Ирсэн хойноо Цэдэн Балдарга түүхрын нарийн бишгийн дарга болцоход аав чинь дуудаж жолооч бодгосон юм а гэж. Гар чимдаанаас өөр юу ч үгүй Цэдэн болоос нэг ч төгрөг аваагүй. Бух очид Янданг Цэдэн бол 2 жилийн дараа дэрэгдэн авч жолооч болон унаа хөсгийн чиглэлийн ажлаа даатгаж 35 жилийг
өнгөрөөжээ. Залуу эдийн засагчийг санхүүгийн техникумын хичээлийн эрхлэгч сангийн яамны орлогч Жинхэнэ Сайд Улсын банкны дараагаар дараалан томилжээ. Би Цэдэнбалтай 1940 онд 3 сар тулсан намын 10 дугаар хуралдаа танилцсан. Цэдэнбал хотын намын төлөөлөгч, би Завхай ангийн намын төлөөлөгч. Тэгээд Цэдэнбал Монголын мал аж ахуй хөгжүүлэх тухай элтгэл тавьж байсан. Тэгээд их хурлаас Төвөрөөнө гишүүд 41 хүн сонгогдоход Цэдэнбал Батар хоёулаа сонгогдсон. Тэгээд тэр сонгогдсон бүгд анх дугаар бүгд турлаас нөхөр Цэдэнбалыг Чөөлсгийн сандар Төвөрөөнө дэргийн гишүүд сонгосон. Бүгд турлаас нөхөр Цэдэнбалыг Төвөрөөнө нарийн бичгийн дараагаар. Тэгэхдээ ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нэрээр сонгосон. Монголын намтлуу ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг нэрийг тэр 40 онд Цэдэнбал гэсэн тэрний сурдаг нэр байгаагүй. Нарийн бичгийн дарга гэж байсан. Тэгээд Чөөлсөбга ярьж байсан. Инээгээд 39 оноос сүүлчээр би Цэдэнбалтай хамт Москваар станитай уулзсан гэж сангийн яамнаас сайд байна. Тэгээд ярианы төгсгөлдөө над аминчлээд стадийг хэлж ирсэн. Энэ нэрийн сайн залуу байна шүү. Яс сутгана хуваар. Боловсролын талаар их сайхан ирээдүйтэй залуу байна гэж үлээж байсан юм а гэж хэлж Цэдэнбал царайруулж бядуулда идэж баясгаж байсан юм а. Намын ерөнхий нарийн бичгийн даргад эмгэнэлт мэдээлэл эцэг юмжаа нас баржээ. Маршал Чөөлсөн Цэдэнбалд аавч нас барсанд үний харамсаж байна. Хүмүүн чи гэртээ очиж байна. Би араас чинь очив. Гэрийн баруун хаяанд аавыг орон дээр нь хэвтүүлээд жимб тавхах хоёр манай аав жижигхэн сахалтай хүн байсан. Тэр сахлыг нилээд толгойг нилээл тэгжсэн. Тэгээд би бол гэртээ нэг тэмээний хоргол түүгээл оруулж ирээ жасгаал. Тэгэл намайг бушуухан гар гээл тэгжсэн. Яг л нас барж явах үед нь би орж исэн билээ. Тэгээд тийм үе байсан. Тэгээд тэндээсээ гараад яваад би гараад үхрийн хашаанд оцсон чи үхрийн хашаанд дотор манай ээж үүлээ сууж исэн юм аа. Тэгээд ээжийн үүлээ сууж явахдаа над хэлж исэн. Аав нь одоо нас барлаа гэж ярьж байсан. Тэр аавыг нас барж явах үед бол мал төллөөд жигтэйхэн сайхан хаврын тийм дулаахан цас гайлаа дурсаал тийм үе байсан. Цэдэнбал удадал сансан нутагтан ирлээ. Удаан хүлээсэн ээждээ нь золголоо. Өгтөн туссан ах эгчтэй үнсүүллээ. Удам залгсан дүүнраа үнслээ. 40 оны 5 дугаар сарын сүүлчээр гэртээ харсан юм аа. Ингээд гэртээ хараад 2-3 хоносны дараа маршал Чөөлсөн зөвлөлт холбоо тулсын элчин сайд Яваано нар манайд ирсэн. Ирээд манай ээжид баяр хүргэж хэлсэн үгийг би уншия. Чөөлсөнгаас гарын бэлэг ахын том жаазтай өнгө зургийг бэлэг болгон ээжид өгч хэлэхдээ би Монгол Ардын хувьсгалт намын Төвөрөөнө ерөнхий нарийн бичгийн даргаыг төрүүлсэн гавьяат их заяа танд баяр хүргэхээр ирлээ. Та бол улс эх орондоо үнэхээр хэрэгтэй хүү төрүүлжээ. Их хүн болгон намын Төвөрөөнө ерөнхий нарийн бичгийн даргаыг төрүүлээд байдаг юм бишээ. Та нар юм л бол Чөөлсөн гэд байдаг. Намын Төвөрөөнө ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол надаас том хүн шүү. Танай хүү Цэдэнбалыг нилээд хэдэн жилийн өмнөөс судлаж байсан. Орос улсын Иркүү хотод онд сурч байх үеэс нь таньдаг болсон. Цэдэнбал бол үнэхээр ухаантай, эрдэмийг шамдан сурсан шинэ хүчин учраас сангийн яамны сайдаар тавиад ажил дээр нь анхаарч бас судлав. Цэдэнбал хийсэн ажилдаа нэгтнэм ба эзэн болдог онцлогтой. Завч чөлөө бүхнийг ном уншихад зориулж мэдлэгээ ямаг дээшлүүлж байдаг. Зан аашаар тогтуун томоотой. Би намын 10 дугаар их хурлын өмнө зөвлөлт улсад ажиллаар явахдаа Цэдэнбалыг
дагуулan явж чухам ямар хүн болохыг туршиж үзсэн. Энэ хугацаанд ер нь сайн хүн болох нь танигдсан учраас би танаа хүү Цэдэнбалыг ийм өндөр албан тушаалд дэвшүүлэн гаргаж тавилаа. Монгол улс эрдэм мэдлэгтэй хүн хэрэгтэй. Цэдэнбал бол Монгол улсаа хөгжүүлэхэд үнэхээр төшиг болж чадах хүн гих зэрэг өгүүлсэн байдаг. Хариуд нь ах Цэдэнбал хэлэхдээ намайг улс их орон нам засаг өдөө зэрэгт хүргэлээ. Энэ бол маршал таны ач хавьяа. Намайг өсгөн боожуулсан Монгол Ардын хувьсгалд нам хайрт их орныхаа төлөө мэдлэг чадвараа зориулж ажиллахаа илэрхийл гэсэн байдаг юм аа. Улс орны амьдрал үлэмж хүнд байлаа. Иргэдэн зөвхөн байгалийн баялаг ашиглах, эрсдэл ихтэй мал аж ахуй эрхлэхээс хэтрэхгүй тийм цаг байлаа. Тарай тарьсан ч, малаа адгуулсан ч саланг тархай байлаа. Ардын аж ахуйдны амийн арга цаасан хэвшил, ганцаардмал ядуу амьдрал үр хүүхдүүд нь ч хүн дээр тусч байлаа. Хүүхэд томгүй хонь малаа эргүүлэнгээ хээр далд газар хуурсан хусгаж бөөсөө нислэх нь жирийн үзэгдэл байлаа. Малчин ардуудын дунд ядуу амьдралаа сэргээх, хөдөлмөрөөн хорших, тариагаан хамтарч тариалах нь ашигтайг ухаарсан хэсэг гарч ирж байлаа. Тэднийг Цэдэнбал аль болох дэмжих бодлого явуулж эхэлсэн юм. Бид 40-од оны Улаанбаатарыг харж байна. Тэр үед ердөө ганц үйлдвэр комбинатаас өөр үйлдвэргүй хотын төв дундаасаа эхлэн үргэлжилсэн гэр хороолол ноход сүргэлсэн гудамжууд төгөлрөн хөдөөнч хотонч ийм төрхтэй улс орныг залуу Цэдэнбал хүлээн авсан юм. Хөгжлийн шинэ үе шинэ чиг хандлагын гараа болсон Монгол улсын 2 дахь хүндсэн хуулийг улсын 8 дугаар хурлаар баталлаа. Дөрвөн яваад намын сургуулийг, Намбаавсын төв сургуулийг, намын шилжүүлэлт дэвсгүүлэлтүүд өөрчлөлт байгуулсан. Одсон 40 бэлдэх асуудал 1942 онд бол эргэлт гарсан байна. Эргэлт 42 он Монгол улс их сургууль байгуулсан. Намын шилжүүлэлт дэвсгүүлэлтийн нээлттэй Цэдэнбал үг хэлж ирсэн. Бидний политикономийн хичээлийг Марксийн капиталаар Цэдэнбал одоо зааж ирсэн. Заахарын өндөр ур чадвартай маш сайн их хотод өгүүлбэр хичээл заадаг. Тийм хүн байсан. Шинэ орны ерөнхий хичээлээр асуулт хийхдээ тэрний хажууд заав гаргаж хичээл зааж ирсэн. Өөрөөр бидний багш. Мөн одоо намын шилжүүлэлтээс улсын шалгалтын хамшийн дараагаар орны ерөнхий даргын хичээлээр хэд хэдэн төвчлөлтийн улсын шалгалтын хамшийн дараагаар ажиллаж ирсэн байна. Энэ юу харуулж байгаа гэхээр болсон 40 бэлдэх асуудал онцгой анхаарал тавьж байсан. 43 онд би их сургуулийн бэлтгэл ангид ирсэн. Тэгэхээр тэр үед ирээдүйнхөө болсон хүчний агтар анхаарч байсан учраас ийм асуусан. Чи хаанаас ирсэн бэ? Доромтын 7 жилийн сургуульд үзээд ирлээ. Орос хэл мэдгүй гэсэн, мэдэхгүй гэсэн. За их сургууль сурч чадах уу гэсэн. За чадлаа гэж үзэндээ л гэсэн. Тэгээд дарга сайхан тайлбарлаж өгсөн. Улсын их сургуульд ганц Монгол багш байхгүй. Бүх хичээл орос хэлээр яв.
орос хэлийг одоо шамд сайн сурахгүй бусад хичээлээ сурах юм байхгүй. Тийм учраас энэ дээр одоо бүх чадал мэдлэгээ дайсэл сураарай. Ойлгоо гэсэн. Ойлголоо гэхэлдээ сүүлд даргатай хамт ажиллаж байгаа. Би нэг та юу намайг хэдийгээр таньдаг хүн бай гэж би асуусан. Очины жоохон хотооны хүүхэд их сургуульд элсэж байсан тэгээд бажигдаад байх шиг байсан тэр л чимэн болоод байна гэдэг. Тэгээд дарга бол юм мартдаггүй. Айхтар гэрхэ хүмүүлтэй байсан та. Сэтгэн болгоо бол Монгол улсын тусгаар тогтнолыг байлдаалах, тэр тусгаар тогтнолыг бэхжүүлэх явдал дээр бол онцгой гарьяа байгуулсан гэж би боддог юм байна. 1939 онд Японы Кантоны арим Монгол улсад довтолж дайн болсон. Тэр дайны үед бол Сэтгэн болгоо Монголын цэргийг зохион байгуулах, тэднийг үзэл сурталын хувьд одоо хүмүүжүүлэх тэр ажлыг бол гардаж хийсэн оролцсон хүн байгаа юм. Зөвхөн Холбоот улсын гарамгай цэргийн зүтгэлтэн Жүүков Монголд тэр дайны үед ажиллаж байхад яг цуг одоо ажиллаж байсан хүн байгаа юм. Энэ бол Монголын тусгай тогтнолын төлөө тэр хүн биеэрээ оролцож одоо ажиллаж байсан хүн. 41-с 45 оны дайны үед мөн Сэтгэн болгоо бол Монголын засаг төрийн удирдлагад байж зөвлөлтийн ард түмний тэр их тэмцэлд бол тус тэм үзүүлэх Монголын ард түмний сэтгэл санааг илэрхийлж Монголын ард түмнээс өөрийнхөө чадлын хэрээр одоо тусалж байсан тусламжийг зөвлөлтийн армийн дайчдад хүргэж өгөх энэ ажлыг зохион байгуулж байсан хүн. Ер нь бол Монгол улс 1945 он 46 оны хүртэл тусгай тогтнол нь бол тийм баттай байсан биш. Яг хэрэг дээрээ бол Зөвхөн Холбоот улс л Монгол улсыг тусгай тогтносон улс гэж хүлээн зөвшөөрсөн. Өөр бусад дэлхийн орнууд үүний дотор манай одоо урд их хөрш Хятад улс хүртэл Монголыг тусгай тогтносон улс гэж хүлээн зөвшөөрөөгүй байсан үе шүү дээ. Тэгээд 45 оны дайны дараа одоо Зөвхөн Холбоот улсыг тэр нөө дайны үед холбоотон байсан Америк, Английн тал бол Японтой зайн зарлаа гэж зарлаач гэсэн асуудал тавихад нь Сталин бол удаас нь нөхцөл тавьсан. Тэр нөхцөл нь юу гэхээр Монголын тусгай тогтнолыг одоо хүлээн зөвшөөрөх энэ асуудлыг бол гаргаж тавьсан байна. Тэр ч үндсэн дээр энэ асуудал шийдэгдэж байсан. Монгол дайны үед нөө манай одоо төр засгийн удирдлагад байсан нөхдүүд чойрсон ба Сэтгэн болгоо эднэр чинь бол энэ асуудлаараа ихэн зөвлөдөг ярьдаг байсан. Дэлхийн 2 дугаар дайнд дуусч фашист Герман бууж өгсөн актанд гарын үсэг зурж ялалтын баярын жагсаал хийлээ. онд чөлөөлөх дайнд оролцож явахдаа би дайсан хаагуураа байдیں۔ Ямар газар вартаатай, ямар газар гайгүй байдیں۔ Гэх мэтчлэнгээр бүх юмыг одоо ойлгож мэдэх цогтаасан нуугдсан ийм одоо дайснуудыг одоо бас олж илрүүлэх мөн баривчлах энэ ажиллагааг бол нөхдөйхөө хамт одоо гүйцэтгэж явсан. Сэтгэн бол дарга бол улс их орноо 44 жил өдөрдөж улс их орноо хүний төстэй байлгаж
сайн сайхан байлгаж байсныг бол манай Ахмад үеийнхэн одоогийн манай улсууд сайн мэднэ. Хэдэн бол цэргийн улс төрийн газрын дарга болчихсон генерал Султай чав болсон хоёулаа явж очиж ирсэн. Бидний ажил байдалтай танилцж. Тэгсэн хэдэн бол дарга эмнэлэг дээр очиод гадаад төгссөн хүн байна уу гэж сонирхсан юм байна лээ. Тэгсэн чинь бид хоёрыг зааж манай дарга танилцуулсан. Тэгвэл энэ хоёр энэ дээр чинь би нэг шүлээлгээд уучи гэж тэг сонирхсан юм аа. Тэрний үгж байгаа юм гэлээ яхад тэ ер нь эмнэлэг дээр нэг хоолмол идэх юун цагын улсын юм уу яасан мэдэхгүй. Тэг манай байраар оргаа. Тэгээд манай байрын төр байж байгаад бид хоёроор нэг ногоотой шил хийлгээд хэдэ явсан. Тэр их сонирм байдлаа. Чөлөөлөх дайны ялтын дараа дэслэгч генерал Сэдэнбалыг 1946 онд зөвлөлтөд төрөхгүй Түүсвийн 1-р цэргийн одонгор шагнасныг зөвлөлтийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дараа Калинин гардууллаа. Монгол цэргийг байлдаанд чадамгаа зохион байгуулж өдөрдсөн хайрмыг инх тайвны нөхцөлд бэхжүүлэх үүсэлд түүний байгуулсан гавьяаг үнэлж хурандаа генерал, хайрмын генерал, маршал золуудыг шагнасан юм а. Тэр 1984 он хүртэл улсыг батлан хамгаалах зөвлөлийн дараа зэвсэг түвшний ерөнхий командлагч байлаа. Монголын нам төр цэргийн нэрцүүлэлтийн хэмжээгийн Сэдэнбалын үйл ажиллагааг зөвлөлтийн цэрэг дайны нэрд гарсан жанжнууд тухайлбал Жуков, Василевский, Малиновский, Рокоссовский, Федунинский, Плеев нар маш өндөр үнэлж байжээ. Жишээлбэл маршал Малиновский Сэдэнбал зөвлөлт Монголын дайчид гайхамшигт амжилт олоход үлэмжийн тус дөхмө зөөсөн. Түүний дайчин нөхөрлөлийг гагнан баттах гэд их гавьяатай гэж бичсэн бол маршал Жуков дайнтай холбоотой үйл явдлын гүнд явж хүний гайхалтай чанаруудыг биеэр үзүүлсэн чадварлаг зохион байгуулагч, юмны учрыг сайн олдог улс төрч, ойр дотн хоёр ард түмний найрамдлын төлөө тууштай тэмцэгч гэж тодорхойлжээ. Энийг удаа нөхөр Сэдэнбалыг Жойрын ойролцоо хээрийн сургууль хийх үеэр дагалдан явсан юм. Тэр бол зөвлөлт Монголын зэвсэг түвшний хамтарсан маш том улс төрийн ач холбогдолтой маш их хүр нөлөөтэй хээрийн сургууль байсан. Тэгэхэд нөхөр Сэдэнбал цэргийн зохион байгуулалтын асуудал ялангуяа тухайн хээрийн сургуулийн явцыг нэгэнгүй мэдэж байсан надад маш их сэтгэл төрүүлсэн юм. Тэр бол үнэхээр амьдралын замаа ордны шалан дээгүүр явж туулаагүй хүн гэдгийг харагдсан. Тэр цэргийн ангиуд дээр байн очдог. Цэргийн стратеги тактикийн асуудлыг наривчлан судалдаг, цэргийн сэдвээр мэрэгжлийн өндөр түвшинд ярьдаг байсан юм. Би тэрнийг үнэлж цэгнэж чадна. Яагаад гэвэл би цэргийн дээд сургууль төгссөн, цэргийн инженерийн мэрэгжилтэй. Цэргийн байгууллагад бас Москвад зам харилцааны яамд зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын төлөвлөгөөний байгууллагад удирдах ажил хийж байсан хүн. Надад тэр бүхэн нь маш сайхан санагдаж хээрийн сургуулийн дараа удтал байн санагдаж байж үлээ. 1946 онд зөвлөлт холбоот улстай Монгол улс найрамдлага харилцан туслалцах тухай гэрээ байгууллаа. Худалдаа эдийн засаг, соёл гэрээлийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн зарчмыг заан тодорхойллоо. Дэлхийн 2 дугаар дайн чөлөөлөгдсөн орнуудтай дипломат харилцаа тогтоож, төрийн тэргүүнүүд харилцан ажиллалаа. Улс их орноо төлөвлөгөөөөр хөгжүүлэхээр шийдсэн Сэдэнбал 1946 оны хавар нөхдийн хамт зохиолсон анх дугаар 5 жилийн төлөвлөгөөний төслийг аваад Москваг зоржээ. Энэ томилтын хугацаанд Настятай танилцлаа. Тэднийг маршал Чевсингийн зөвлөх Важнов танилцуулжээ. Сэдэнбал суйт бүсгүйтэйгээ метрополь зочд буудалд уулздаг байжээ. 1947 онд Сэдэнбал Настя хоёрын даруухан хуримыг Чевсэн Москвад очиж биечлэн зохион байгуулжээ. Гэрэлтийн насны хувьд тийм ч залууд орохгүй хосууд балсаран өнгөрөх гэж нэх их ажил болсонгүй. Тэдэнд тийм сагч байсангүй.
Цэдэн бол ханиа дагуулан нутгаан зорилоо. Байшин барилга тунцөөн зам харгуйч нийл тоосорсон модон хашаа эсгий гэр хөглөрсөн нийслэл хүрээг харж байснаа наасчаа. Миний хайртаа бид хаана ирж байна гэж болгоомжтойхон асуулаа. Хариуд нь Цэдэн бол би эх орныхоо нийслэлд чамтайгаа ирж байна хэмээн учрилжээ. Наасчаа гэснээр дуугүй улсан гэдгээ хожим дурссан байдгийг. Тэд одоогийн Монгол банкны 2 дугаар давхрын нэгэн өрөөнд тохинжээ. 5 жилийн төлөвлөгөөтэйгээр их орноо хөгжүүлэх зорилт дэвшүүлж, анх дугаар 5 жилийн төлөвлөгөөг Монгол Ардын хувьсгал намын 11 дугаар хүрэл батллаа. Улс орны хөгжлийг цаашид 5 жилийн төлөвлөгөө тодорхойлж явах боллоо. Мянга 948 он Монгол нутаг, Монгол амьдралд төдийл эдээшиж амжаагүй тулгар бэр Анастасия Ивановна анхны хүүхдээ төрүүллээ. Голомт залгах нуган үр заяасан ч даанч насан богин яргуу байжээ тэр. Аав ээж хоёр нь зүүдэн дургасан нахиа зүрхнээс тасарсан үр аав ээжийн хүү амьд бурхны элч билээ гэж элэг эмтрэн гашуудлаа. Улсын хөгжил урагшилж Цэдэн бол амралтан умартан ажиллахын хажуугаар хөл хүндэг иргэдээ санаа зовинтх нь их байл. Сэмэрсэн сэтгэлийг амирлуулж үр дахин заяалаа. Эмтэрсэн элгийг бүтэн болгож хүү төрлөө. Энэ бол 1949 онд төрсөн хүү Владислав байлаа. Хятадын жүжигчид Монголд айлчилж Улаанбаатар хотноо тоолд хийлээ. Монгол хятадын наримтлын гэрээ байгууллаа. Улс орныг эдийн засаг нийгмийн салбараар нь төлөвлөн хөгжүүлэхийг Цэдэн бол дэвшүүлэн тавилаа. Хөдөлмөрчдийн тээврийн үйлчилгээг энэ тэргуунд анхаарах тэр тээвэрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, түүний тэдний дунд зохиох соёл, боловсрол, хүмүүжлийн ажлыг их анхаарч байх хэрэгтэй. Энэ бүгд сайн байвал манай төр засгийн бодлого жинхэнэ бодтойгоор хэрэгжиж байгаа нь тэр гэж ингэж одоо зөвлөдөг байсан. Хөгжлийн хурд тээврийн хурдыг улам бүр урагшлуулсаар Монголын уудам цэлгэр нутгийн тэнгэрт агаарын хөлөг орон зайгаа бүрэн эзэллээ. Монголын агаарын хөлөг өрийн орон төдийгүй хөрш гүрнүүд улмаар твэс твд нис боллоо. Эх орны нийслэлээс 408 зөвсийг айзам сайт шүлгийн мөр шиг жигдхэн алхаагаар холбон шомборн төглөж одсон энэ утсан зам баруун алтай уулус хэмжин дорнын уужим талыг туулан хөлсгөлийн гүн их тайгыг сүлжин өмнөний цэнхэр говийг өртөөлөн аймагаас аймаг сумаас сумыг өвчвөрөн холбосон билээ. Манай их удирдагч одоо Цэдэн бол дарга бол их нөлөөтэй байсан гэж би хувьдаа боддог. 1944 онд нэлээд дээр бид бол холбооны яамыг байгуулж байна гэдэг бол холбооны салбарыг их хөгжүүлэх хэрэгтэй гэснийг бол ойлгосныг хэлж. Хөгжлийн шатанд утсан холбоо халаагаан үүрэн холбоонд шилжүүлж байна. Аймаг сум айл өрөх утастай байсан бол өнөөдөр хүн бүр залуус бүр гартаа утастай болж байгаа нь хөгжлийн жам юм.
Энэ хөгжил нь иргэдийг хоньны бэлчээрээс холын Америктэй алаг дэлхийн альжиг өөрнөөс амраг хайртайгаа хүссэн цагтаа ярьдаг болголоо. Төмөр замыг бол улсын нэгдүгээр хүний хувьд анх байгуулагдсан цагаас нь эхэлж одоо гэрээ хэлцээрийг байгуулах үйл ажиллагаанд нь байнга анхаарал тавьж төр улсын зүгээс удирдлагаар хангаж байсан одоо юм билээ. 1949 оны 11 сарын 7-нд анхны галт тэрэг Улаанбаатарт орж ирэхэд Цэдэн дарга тэргүүтээ улс төрийн товчоо бүгдээ ирж одоо баяр хүргэж одоо байсан. Тэр хөдөлмөрчдийн цуглааны баяр ёслолын нээлтийн үйл ажиллагааг Цэдэн дарга өөрийн биеэр одоо хүрэлцэн ирж нээсэн юм түүхтэй юм билээ. Тэгээд тэр хөшөөн дээр одоо мөнгөчүүлж үгүй нь одоо хэлсэн тэр чигээр нь одоо буулгаж үлдээсэн байгаа. 1952 онд энэ Улаанбаатар Наавшгийн төмөр замыг өргөжлөн үргэлжлүүлж хятадын төмөр замтай холбож олон улсын таранзит Аз, Европыг холбосон ийм ухаан одоо магистрал болгох зорилтыг тавьж тэгээд 52 онд Москвад хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээр тулуу Цэдэн дарга Монгол улсыг төлөөлж Орсон, Сталин, зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Хятад ард улсын сайдрын зөвлөлийн дарга Жон Лай нар одоо хэлэлцээрт орсон юм билээ. Хэлэлцээр бас нэлээд тийм хөнгөн биш одоо явагдсан. Ер нь одоо урагшаан ийм транзит зам байх шаардлагатай эсэх гэх мэтлэнгийн нэлээд тийм одоо маргааны нөхцөлд одоо явагдсан юм билээ л дээ. Тэгээ хэлцээрт гарын үсэг зурхаас ихсүүлээл одоо ярианууд ард түмний дунд мөнхөдсөн одоо байдаг шүү дээ. Эхлээд бол ухаан Цэдэн даргаар Жон Лай гарын үсэг зурулах гээд байсан. Тэгээд тэгэхэд бол одоо дарга эхлээд Жон Лагаар одоо зурулж би дунд нь байдгаараа дунд нь гарын үсэг зуръя гэгч мэтлэнгээр сонин одоо зүйлүүд байдаг. Тэр бол бас л ухаан одоо нарийн бодлого тэнд одоо явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд оройн одоо хүлээн авалт болоход хятадын тал Цэдэн даргыг өрсөн билээ л дээ. Тэгээд тэгэд нь тамиг татаж хөндлөн байж байсан Сталин Цэдэн Бээжин тэмээгээр явах юм уу гэж одоо ингэж хэлж байсан гэдэг. Тэгэд нь Жон Лай Цэдэн дарга тэмээгээр явахгүй онгоцоор явна. Тэгээд дараагаар нь одоо галтэргээр явна гэж ингэж одоо хэлж байсан. Тэр нь бол Сталин Монголын нутгаар дайруулж олон улсын шинж нартай ийм төмөр замын шугам барихыг эсэргүүцэж байсан үг биш. Харин далд утгаараа бол тэрнийг дэмжиж тэгээд түүнийг ягтлан хашигнаж одоо ингэж ярьж байсан юм билээ л дээ. Гэх мэтлэнгээр одоо энэ манай зам бол бас улс төрийн том бодлого, геополитикийн одоо ийм үргэлжлэл ийм асуудал байсан байна. Тэгээ уг зам бол Хятадын Бээжин хүртэл өргөн төмөр замуудаа тавьдсан. Хятад бол цаанаас нь одоо зам тавьж эхэлсэн. Тэгээд Эрэний одоо нээлт болсон. Би зүү харагийн депот ахлах машинч байлаад богихан дарагтаа оролцсон Цэдэн дарга улс төрийн товчоо улсын баг хурдын гишүүдтэйгээ тусгай галт тэргээр замын үүдэд очиж нээлтийн баярт оролцоод цаашаа хил даван Хятадын нутаг Ирланд очиход хүндэт тарил урдлаар явж өргөн улсын сүддүү гიშгэлж бидний хүлээн авч ясан явдал их одоогтлыг би баярлж явдаг юм аа. Тэгээ Цэдэн дарга бол би түрүүн дээр одоо тэмдэглэж хэллээ. Ер нь төмөр замд бол үнэхээр одоо элэгтэй. Төмөр замгүйгээр ч ер нь улсын хөгжлийг тэр үедээ бол төсөөлж одоо байгаагүй. Манай улсын хамгийн том одоо үйлдвэрлэл дэд үтэц тэгээд төмөр замыг дагсан
хөгжил их ундарч байсан. Тэрнийг бол өөрийн биеэр одоо мэдэрч байсан. Ийм хүн